илэрхийллээ. Энэ удаагийн хаврын чуулганы нээлтийн үеэр үндэсний үйлдвэрлэл баялаг бүтээгчдийг дэмжихэд бодиттой ажил болж чадсан үндэсний баялаг бүтээх сэтгүүлийг улсын хурлын гишүүд сонирхон уншиж баялаг бүтээгчдийг дэмжихэд анхаарлаа хандуулж ажиллагаа илэрхийлсэн юм а. Мас агентлагаа санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төслийн хүрээнд гарч байгаа үндэсний баялаг бүтээх сэтгүүл нь жижиг дунд бизнес эрхлэгч дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг дагнан сурталчилсан тэдний ажлыг олон нийтэд хүрэхэд чиглэсэн анхны сэтгүүл юм а. За сэтгүүл нээлтийг хийсэн даруйда улсын хурлын гишүүдийн гар дээр очиж байгаа ч учиртай. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс үзүүлэх дэмжлэг чухал юм а. Тиймээс үндэсний баялаг бүтээх сэтгүүлээр дамжуулж олон нийтэд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг таниулахаас гадна төрийн түшээдэж тэдний дуу хоолойг дамжуулах нь баялаг бүтээгчдийг дэмжин төслийн гол зорилго юм а. За мас агентлагийн энэ санаачлагыг улсын хурлын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Нийт ажил хүчнийсэн 70% нь одоо зөвхөн яг энэ хувийн хөвшилтээр тийм баялаг бүтээх салбарт ажиллаж байгаа. Өнөөдөр төрд баялаг бүтээдэг, баялагийг хуваарлдаг. Төрийн албаа агч нар төр. Баялагийг бол хувийн хөвшлийнхэн ард түмэн бүтээдэг. Тийм учраас баялагийг бүтээдэг, тийм үү, төр татвараа төлж төсвийн орлого бүрдүүлдэг. Энэ хүмүүсэд дэмжиж Монголын төрийн бодлого хэрэгжинэ. Манай баялаг бүтээгчид, манай үйлдвэрлэл эрхлэгчид аяндаа босоод ирэх боломж байгаа гэж харж байгаа. Төрийн оролцоог аль болох багасгах хэрэгтэй. Баялаг бүтээгчид буюу үйлдвэрлэгчдэд бид ажиллах, өсөлтийг хангах төр болцсон боломжийг бүрэн дүрэн хангаж өгсөн тэр хуулийн төслүүд эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Яг энэ чиглэлд одоо үнэхээр баялаг болгож хувиргаж байгаа тэр хүмүүсийг дэмжих чиглэлд бол хамтарч ажиллах бэлэн байх болно. Тий, одоо үзнэ. Мас агентлагийн санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр үн төлбөргүй гэдгийг онцлох хэрэгтэй. Мөн үндэсний баялаг бүтээх сэтгүүлээс олсон орлого эргээд баялаг бүтээгчдийг дэмжихэд зориулагдах юм а. За энэ ажил ерөнхийлөгчийн гаргасан үйлдвэрлэлийг дэмжих зарлигтай уялдахын зэрэгцээ эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд үндэсний үйлдвэрлэл баялаг бүтээгчдэд дэмжинэ гэсэн төрийн бодлоготой ч нийцэж байгаа юм а. За үүнийг бодит хэрэг болгох ажлыг баялаг бүтээгчдийг дэмжин төслийн багийнхан эхлүүлж байгаад улсын хурлын гишүүд талархалтай хандаж байна. Энд ганцхан одоо засгийн газар ерөнхий сайдч улсын их хурлаас ер нь монголчууд тэр дундаа ингээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ баялаг бүтээгчдэд дэмжих чиглэлээр ингээ бодиттой алхам хийж байгаад би маш их баяртай байна. Дэмжиж оролцсноо. Нийгэмдийн хүлээлт яг энэ гэрэлтэй гэгээтэй мэдээлэлд сангагдсан байгаанаас харагдаж байна шүү дээ. Яг энэ танаа баялаг бүтээгчэл одоо энэ сэтгүүл гарч ирсэн. Тэгэл танаа баялаг бүтээгчэл баялаг бүтээгчдийг дэмжих гэсэн хөтөлбөр хэрэгжээд эхлэнгүүтэл үндэсний маш олон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс чинь энэ лөө хашуурчтай энэ лөө анхаарлаа тавьж тэгээд бусад одоо уншигчд тэр ер нь одоо энэ идэвхтэй оролцож байгаа улсууд маань гэсэн энэ одоо хөтөлбөрийг бол одоо маш эргээр хүлээж авч байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нийгэмд үнэхээр тэр одоо орон зай өгүүлэгдэж байна тийм ээ. Баялаг бүтээгчдийг дэмжин төслийн багийнхан 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдэд хүрч ажилласан. Харин одоо Улаанбаатар хотын баялаг бүтээгчдийг дэмжихээр төслийн багийнхан ажиллаа эхлүүлээд байгаамаа. Эхний төсөл хөтөлбөрийн шат маань амжилттай хэрэгжээд өчтөрөөс одоо манай уран бүтээлчид маань нийслэлийнхаа баялаг бүтээгчдийг дэмжихээр ажилдаа орсон байгаа. Тэгээ энэ цаг үед өнөөдөр бид нар баялаг бүтээх сэтгүүлийнхаа анхны дугаарыг одоо уншигчтай хүргэж байна. Тэгээд энэ цаг үед бас бид нар баялаг бүтээгчдийг дэмжих холбоо төрийн бас байгууллагыг бас дөнгөж өнгөрсөн лонд байгууллаа. Тэгээ энэ холбоогоор дамжуулж бид нар бас энэ баялаг бүтээгчдийнхаа тулгамдаад байгаа асуудлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэх тал дээр ажиллахаар ингээд цаашаага ажил маань одоо зарим үед бол одоо сурталчилгааны ажлууд яваад зарим сард нь бол бодлогын ажлууд нь явахаар ингээд бүтэн жил үргэлжлэх ийм төсөл хөтөлбөр байгаамаа. Тэгээд Монголын одоо баялаг бүтээгчд маань мянгаар нэмэгдэж Монголын одоо баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн маань дэлхийн зах зээл дээр гарч Монголд үйлдвэрлэдэг гэдэг брэндээр бид нар бахархахаа тэр цаг үе ойрхон байгаа гэж бодож байна. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр эхэлснээс хойш 21 аймгийн 82 баялаг бүтээгчдэд хүрч ажилласан. Энэ хугацаанд нийтдээ 125 ярилцлага, 93 мэдээ сурвалжлага, 82 нэвтрүүлэг, 37 иншторк реклам, 36 радиогийн ярилцлага зэргийг хийж олон нийтэд хүргэн үндэсний баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж тэдний ажилд бодиттой дэмжлэг үзүүлсэн юм а. За үүнийг зөвхөн нэг удаа мэдээлэлд өнгөрөх биш, хийсэн ажлаа нэгтгэж DVD сэтгүүл болгон гаргаснаар үндэсний баялаг бүтээгчдийн ажил хөдөлмөр илүү олон хүнд хүрч тэрхрээр Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм а.